Та сайн байцгаана уу? Намайг Нацаг Доржин Ямсваран гэдэг. Манай аав хөгжмийн зохиолч, урлагийн гавь зэтгэлтэн, Борит Осын соёлын гавь зэтгэлтэн Нацаг Дорж гэж хүн байдаг. Манай ээж маань хөгжимчин, шанц хөгжим тоглодог. Соёлын тэргүүний ажилтан, Борит Осын соёлын гавь зэтгэлтэн Дулмаахүү гэж хүн байд юм аа. Тэгээд миний бага нас Дорноговь аймагт би төрж өссөн. Дорноговь аймгийн Саранхөө театрын тайзан дээр бас ер нь миний бага нас өнгөрсөн гэж хэлж болно. Ягаад гэвэл манай аав ээж энэ маань бүгдээрээ урлагийн хүмүүс тэр сайхан тайзаар уран бүтээлээ тойрвож ажил амьдралаа явуулжсэн болохоор манайхчин эхээс дөрүүлээ. Тэгээд бид дөрүүлээ одоо тэр Саранхөө театрын тайзаар бага насаа өнгөрүүлсэн тийм сайхан хөхтэй. Урлагийн замыг яагаад сонгох болсон бэ гэхээр манай аав ээж болон гэр бүл маань бас орчин маань нөлөөлсөн баг. Би чинь ерөнхий боловсролын сургуулаа Оросын албаны улсын Улаануд хотод сурч төгсөөд Томск их сургуулийг орон нутгийн удирдлага буюу менежер гэсэн сайхан мэргэжлэр ээлсэж орсон. Тэгээд яг сурчих явцдаа дууны урлагийн их наадам, оюутны урлагийн их наадам гэж сайхан Оросын тийм сургуулиудын дунд уралдаан болдог байсан. Тэгээд багасаа сайхан дуулдаг байсан болоор бүжиглдэг байсан, тийм урлагийн уран бүтээлийн юмд их дуртай байсан болохоор яалтчгүй одоо их сургуулаа төлөөлөөд Оросын сургуулиудын дунд, их сургуулиудын дунд болох урлагийн наадамд Монгол дугаар оролцдог байсан. Тэгээд манай тэр их сургууль сурдаг байхад манай аав ээж хоёр маань за энэ ер нь бас их дуулах хүсэлтэй хөхд байгаа юм байна. Энэ охиныгоо бас Улаанудын хөгжим бүжийн коллеж Чайковскийн нэрэмжит сургуульд бас сонсоод үзье. Базар Баяр Гомбоович гэдэг сайхан Боридын ардын жүжигчин багш байдаг. Тэр хүн дээр бас очиж сонсуулаад тэгээд шалгалт өгөөд за энэ хүүхэд цаашид бас дуулах авьяас байгаа юм байна гэд намайг бас эсвэж авч ирсэн. Тэгээ би цаашид тэгээд тэр Томск их сургуулаа сурч явах явцын хажуугаар бас хөгжим бүжийн коллежид дуулаачийн мэргэжлэр сурч эхэлсэн. Улаануд хотод Монгол оюутнууд ирж сурж исэн. Тэгээ тэр оюутнуудтай би гадаа ингээл танилцаал яриад хөрөө сууж хахад нэг тийм сурагд болсон байхгүй юу. Хоёр улсын хоорондын гэрээгээр оюутан солилцоогоор сурч болдсон байна гэд Монголоос шалгалт өгөөд ордсон байна гэд сураг сонсоод аав ээжтэй орж ирээд аав би ер нь орж Монгол руу орж бас нэг шалгалт өгөө. Энэ дуулаачаар би бас цаашид бас хөгжим бүжийн коллежид сурж байгаа юм чинь бас цаашид бас энэ дуулаачаараа сураад эзэмшээд явмаар байна гэд аавдаа хэлжсэн. Тэгээ манай аав ээж хоёр их сонин тухайн үед намайг тэгжсэн. Хээ чи чадах юм уу миний охин гэд манай ах Монголд байсан. Тэгээ ах руу уцаар яриад яана энэ дүү чинь нэг шалгалт өгнө гэд яриад ах юм. Миний хүү тэр дүүдээ нэг сайхан туслаад хамтдаа яваад нэг шалгалт өгөөтгөж. Тэгээ би Монгол руу орж ирээд хайду багшийн удирдлагын дор сайхан хэсэг бэлтгэл хийж агаад тэгээд өдөр шалгалт өгж исэн. Ахтайгаа хоёулаа шалгалтаа өгчөөд тэгээ боловсролын яамны гадаа нөгөө оюутнууд ингээд дүнгээ сонсох гээд цуглардсан байсан. Яана хоёулаа хаагуураагаа болоо хидэж агссан болов гэл догдолсон тийм нөгөө хүсэл тэмүүлэл маань байсан болохоор яана гэдэг сандрал маань байсан. Тэгээд харсан чи эхний 3-т жагссан миний нэр явж исэн. Тэгээд тухай би маш их баярлж исэн. Аав ээж хоёртой уцаар яриад шууд аав ээж би тэнцчлээ гэх тухай бас үнэхээр мөрөөдлөө биелүүлнэ гэдэг шиг тэр мөрөөдөл маань бас нэг сайхан биелжсэн бас баяртай байдаг юм аа. Уралын консерваторид би чинь 6 жил сурч боловсрсан. Манай багш Оросын СССР-ийн ардын жүжигчин Маргарита Георгиевна Васильева гэж сайхан дуурин дуучин мундаг багш боловсралтай багш удирдлагын дор би 6 жил сурч төгссөн. Оросд сургуулаа төгсчөөд би ер нь бол за би дуурин дуучин болно гэж маш их мөрөдчихсэн. Яг гэвэл би дуурин дуучин болохын тулд сурсан жил маань Чайковскийн нэрэмжтэй сургуультай би 3 жил сураад консерваторид 6 жил сураад ингээд сураад ирэхээр надад маш олон жил би сурсан байдаг болохоор би сайхан дуурин театрт ажиллах юмсан гэж маш их мөрөөдөж тэгээд уулан бид сургуулаа төгсчөөд Улаанбаатар хаан Дөөрөж Эрдмийн театрт ажиллах тийм үүрэгтэй.
Тэгээд хувь тавилангаар нөхөртөөгөө манай нөхөр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг уурхайчин залуу байдаг. Тэгээд уурхайн залуугаа дагаад уурхайн залуусын хот Эрдэнэт хотод очиж ажиллаж амьдраад Эрдэнэт дугуйжгийн чуулгад 2011 онд ажилд орж одоо өнөөдрийн хүртэл дуучнаар Эрдэнэт дугуйжгийн чуулгад ажиллаж байна. Эрдэнэт дугуйжгийн чуулгад ажиллаад би нэг 10 гаруй жил болж байна. Миний анх үлгийдэж авсан миний анхны байгууллага үнэхээр мундаг гайхалтай хамт олон байдаг. Тэгээ би 2012 онд сонгодог бүтээл 12 гээд Монгол улсын хэмжээнд болж исэн. Тийм яг намайг төгсөөд орж ирж байхад тийм сайхан уралдаан болж исэн. Тэгээ тэр завшаам надад маш их боломжийг олгосон. Надад маш их азтай би гоё сайхан тийм уран бүтээл дээр тоолох боломж надад ирсэн. Манай Одон чимэг найруулагч тухайн үед надад за Нямсүрэ чи энэ сайхан Монголын түүх болсон Өөлөн эхийн дүрд сайхан дуулаатгаач гэд фольк дуурын 9 хүү дуурын Өөлөн эхийн дүрд би бас миний анхны уран бүтээлийн маань гараа тэр бүтээлээс эхэлж ирсэн. Тэрэндээ би маш их хайртай, бахархалтай байдаг. Үнэхээр дуучин хүний болж төрсөн бас боломж маань тэр сайхан дуурайар эхэлсэнтэй бас их баяртай байд юм аа. Тэгээ 2014 онд Говь Сүмбэр аймагтай Эрдэнэт дугуйжгийн чуулга хамтран Эрдэнэтэд бас учиртай 3 толгой дуур тоглогдчихсэн. Тэгээд тэр сайхан дуурийг дуучин хүн болоод дуурийн дуучин хүн болгоны бас яалтчгүй дуулах ёстой. Бас нэг парти болон дүр нь бол учиртай 3 толгой Нансалмаагийн дүр байдаг болохоор би Нансалмаагийн дүрийг бас манай театрын тайзнаа тоглогдож би бас сайхан тэр дүртэй тоглож дуулж ясантай бас бахархалтай баяртай байд юм аа. Би уран бүтээлээ хийгээд ажиллаж явах явцаа хажуугаар бас өөрийгөө үргэлж хөгжүүлж шинийг илэрхийлж санаачилж байхыг маш их тэмүүлдэг тийм хүн байгаа. Тэгээд уралдаан тэмцээнд маш их оролцсон байдаг. Тэгээ 2014 онд Улаануд хотод болсон Лахсаран Линхавойны нэрэмжит дуурийн дуу дуулаачдын уралдаанд оролцоод дэд байрын шагнал хүртчихсэн. Тийм өөрийгөө үргэлж одоо цаашид хөгжүүлж би ер нь одоо үеийнхэн залуучуудтай ер нь хэр явж байна. Ер нь одоо би цаашид юун дээр анхаарах ёстой байна гэдгийг маш их тэмүүлж өөртөө ажиллахыг бас их зорддог хүн байгаа. Тэгээд уран бүтээлч хүн гэдэг бол ер нь бол өөртөө маш сайн ажиллаж үргэлж форумтай байлгахыг одоо нэг сурсан эрдэмээ цаашаа ингээд орхигдуулчихгүй тулд урагшаа тэмүүлээд өшөө цаашид урдаа тавьсан зорилгодоо мөрөөдөлтөө хүрэхийн тулд маш их хийж бүтээж авах хэрэгтэй байдаг. Тийм үднээс би бас өөрийгөө маш их хөгжүүлэхийг их хүсдэг. Уран бүтээлч хүний, урлагийн хүний мөрөөдөл бол хязгааргүй байдаг. Тэгээд тэр тусмаа дуурийн дуулаач хүний мөрөөдөл бол мэдээж Дөөр үжиг Эрдмийн театрын тайзнаа гарч сайхан дуурийн дүрд тоглоод дуулах тийм сайхан мөрөөдөл байдаг. Тэгээд энэ сайхан миний сайхан цагаан мөрөөдөл маань хэзээ нэг сайхан биелэх бахаа. Уран бүтээлч хүний хувьд яг ажиллаа хийгээд бас явах хажуугаар хувийн уран бүтээлээ бас хийгээд явж байхад бас их надад тийм түлхүү санагддаг. Ягаад гэвэл өөрийгөө хөгжүүлэхэд бас олон талаараа бас өөрийгөө нээхэд бас их боломжтой болов гэд би манай чуулгад уртын дуучин Дагима гэж сайхан бүсгүй байдаг. Тэгээд тэр дуучинтай хоёлаа хамтраад Сонгодог шуранхаа гэдэг нэг сайхан хамтын бүтээл хийсэн байдаг. Тэгээд Дагивтай хоёлаа нийлээд одоо нэг 10 гаруй дуу бүтээл гаргасан байна. Тэгээд 2016 онд Морин хур наадамд Бямбаяр агшин аялгаагаар ийм л сайхан хэмээх сайхан дуугаар Морин хур наадмын 3 дугаар байрыг байранд орж эзэлжсэн. 2017 онд тэрнээсээ сайхан урам аваад маш сайхан гайхалтай сайхан дуу бүтсэнтэй баярлалаад хоёулаа Эрдэнэттэй бас Сонгодог шуранхаа гэж сайхан тоглолтыг хийжсэн. Тэгээд цаашаа ер нь хүн бас тоглолт хийгээд өөрийн уран бүтээлээ баяжуулаад авах тусам улам цаашаа бас ингээд өөрөөрөө урамшаад ер нь цаашаад юм хийгээд авах хүсэл маш их төрд юм байна. Тэгээд
Оросын албаны улсын Улаанбаатар хотын филармоны тайзан дээр 2018 онд Дагитай хоёулаа хамтарсан тоглолтоо бас хийж байсан. Хамтарсан уран бүтээл хийгээд явж байхад бас ганц би хамтраад яваад байхаасаа илүүтэйгээр ер нь бас өөрийн гэсэн бие даасан бас уран бүтээлтэй болох ёстой юм байна. Ер нь бол би бас Нямсуран гэсэн хүнийг илэрхийлэх бас сайхан дуутай болох ёстой юм байна. Ард түмэнд сонсож явах сайхан тийм дуутай болох ёстой юм байна гэж бодоод миний хамгийн одоо намайг сургууль төгсөөд орж ирж байхад хамгийн анхны дуу маань манай Соёлын гавь зүтгэлтэн Даштан дуугийн зохиол Бурхан ээж хэмээх сайхан дууг надад өгчээсэн. Үнэхээр сайхан дуу. Ер нь уран бүтээлч хүний хувьд бол хийсэн анхны уран бүтээлээсээ өөрийгөө одоо баяжуулаад, чанаржуулаад, өшөө баяжуулж явах хэрэгтэй юм байна гэж урам аваад тэгээд одоо энэ цар тахлын үед бас өөртөө зүгээр суусангүй бас уран бүтээлээ баяжуулъя гэд хэд хэдэн уран бүтээл хийсэн байгаа. Тэгээд тэр хэдэн уран бүтээлүүд маань одоо өнөөдөр цомгийн хэмжээний сайхан бүтээлүүд болсон байна. Чанартай, мэрэгжлийн дуулалттай сайхан чансаатай тийм уран бүтээл болсон байгаа. Тэгээд Анир студиудаар аранжировок болон оркестр бичлэг, дуу хоолой бүх юм нь Анир студиудаар явж байгаа. Алтан уяг ах найруулга дуу хөгжмийг хийж байгаа. Энэхүү цомогт маань ардын жүжигчин төрийн сойрхолт Жанцсан Ор багшийн аялгау, хөгжмийн зохиолч Үлзий Баяр, Урлын гавь зүтгэлтэн Бямбаяр багш гэх мэт ингээд зөндөө сайхан уран бүтээлчд, мундаг сайхан мэрэгжлийн яруу найрагчд, мэрэгжлийн хөгжмийн зохиолчдын аялгауноос бүтсэн сайхан дуунууд байгаа. Тэгээд миний цомгийн нэр маань хайрламар сайхан гэж сайхан нэр өгсөн байгаа. Яагаад гэвэл хорвоо ертөнцийг хүн хайрлах, их дэлхийгээ хайрлах, байгаль усаа хайрлах, аав ээжигээ хайрлах, хүний дотоод сэтгэлд байдаг бүх сайхан хайрыг илэрхийлсэн тийм сайхан нэрээр өгсөн байгаа. Би энэ сайхан шүлгийг яруу найрагч Ган Очроо болон Урлын гавь зүтгэлтэн Сэро догшид аялгауг нь захиалж өгч үнэхээр сайхан бүтээл болсон байгаа. Тэгээд энэ дуугаараа тодтогч цомгоо нэрлсэн байгаа. За ингээд CD-ийнхэн ажлын хажуугаар анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байна. Ингээд цомгийн нээлтэд зориулсан хайрламар сайхан тоглолтоор эрдэмчүүд та бүхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.